За нэмэгт олон градус тогтмолтын цагаар тэрнээс доошоо орж үехэд энэ үед өвлийн дугуйг солиход хамгийн тохиромжтой үе байдаг. Солихтой бол энэ дугуйны хэмжээг бол хийгээд ихтэй хэмжих хэрэгтэй. Энэ дугуйнаар бид нар хэмжиж үзье. Тэгээд одоо энэ хээнийхэн зузаан энэ дээр бол 8 байна. Энэ бол одоо дугуй бол илэгдэж болоогүй байна гэсэн үг. Хасах 4 градусаас доош 4 мм-с доош ороход бол дугуйг шинээр солих хэрэгтэй. Солихдоо анхаарахтай солиод 4 дугуйг дөрвөлнгийн солихыг бодоорой. Аюулгүй салаасаа хэрэгтэй байдаг шүү. Тэгээд сольсныхаа дараа даралтынхын юг хараараа жолоочийн баруун талаараа хідээр хийх нь бичсэн байгаа. Тэгээд дараа нь баланс тохиргоог бас сайн шалгаж яваарай. Хэлгээрэй. За ингээд сольсон дугуйгаа яаж хадгалах талаар ярилцъя. Сольсон дугуйгаа хадгалахаас өмнө сайн цэвэрлэх ёстой. Элдв балга бохир дотор юуж байхгүй байхыг бодоо ичгээрээ. Сольсныхаа дараа болвол энэ зориултын уутанд хийгээд хадгалвал дугуйдаа ч гэсэн сайн байдаг. Тэгээд хадгалж байгаа орчноо бас анхаарах хэрэгтэй. Тодорхой хэмжээний чигшилтэй нар салхи тусахгүй тодорхой хэмжээний чигчд нар салхи тусахгүй нэг тийм орчныг сонгож хадгалсан дээр байдаг. Дугуй хадгалахдаа обуудгүй бол аль болохоор ингэж 4 дугуй босоор нь ингэж хадгалсан дээр байдаг. Обуудтай болохоор хэвтэйг 4 тал. Тэгээд нэг 2-3 сарын дараа нэг байрлал сольж явахгүй бол дугуйны хэв маяг алдагддаг. Тэгээд аль болохоор юм бохиргүй тосмос чигэл юм гадаас хол хадгалахыг хичээгээрэй. Авруудын баг бүгдээрээ нэгдээ.